эрүүл мэндийн зөвлөмж цовруул 2. 7 хоног тутамд хийжилсэн сахарын өндөр агуулмжтай ундаа авахад юу тохиолдох вэ? 7 хоногт 1 удаа кола уух нь өдөр тутам уухаас арай дээрч сахарын өндөр агуулмж, хүчлэлэг орчин зэргээс шалтгаалж мөн адил эрсдэл үүсгэнэ. Үүнд жин нэмэгдэх, ялангуяа хэвлийн өөгчлөлт нэмэгдэх, 2 дугаар хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлэх, шүд цоорох эмгэг, тулай, арьсны хөгшрөлт, элэг бөөрийн үйл ажиллагаа зэргийг доголдуулна. Колонд агуулгадах фруктоз нь цадгалан мэдрэмж төрүүлэх дааврыг өдөөдөггүй учраас хоол хүнсний их хэрэглээ нь жин нэмэхэд хүргэдэг. Ингэснээр ялангуяа хэвлийн өөх, цусан дахь инсулин, холестеринд нөлөөлдөг аюултай. Хийжүүлсэн ундааны сахар хүчил нь шүдний паалан гэлэгдүүлж цоорол үүсгдэг байна. Хийжүүлсэн ундаанд агуулгаддаг фруктоз нь шээсний хүчлийн төвшинг нэмэгдүүлж тулай өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Мөн сахар арьсан дахь коллагеныг гэмтээж үрчлэгийг эрт үүсгэхэд нөлөөлдөг байна. Элэг бөөрийн ачааллыг нэмэгдүүлдэг. Мөн нойр булчирхай болон эндометрийн хор тавдрын эрсдлийг нэмэгдүүлнэ. Цусны даралтыг ихсгэж холестерины хэмжээг нэмэгдүүлж зүрхний өвчний эрсдлийг өсгөнө. Ганц лаз хийжүүлсэн ундаа ноцтой хор хөнөөл учруулах магадлал багатай хэдий ч 7 хоног бүр чихэрлэг ундаа тогтмол хэрэглэх нь цаг хугацааны явцад архаг өвчлөлүүдийг үүсгэх эрсдэлтэй байна. Эдгээрээс гадна сахарын агуулмж өндөртэй ундааг тогтмол хэрэглэх нь ясны кальцийг шимэгдүүлж яс сэргижих нөхцөлийг бүрдүүлдэг байна. Хийжүүлсэн сахарын агуулмж өндөртэй ундаанаас аль болох татгалзаарай, цэвэр ус их уугаарай. Хүүхдийн контент YouTube суваг уншиж бэлтгэв 2025 он.